60 тэрбумын багийн гишүүн гэх үндслээр нийслэлийн захирагч Суу Батуулдыг огцруулсан. Батуулд нь огцроод 2 хоноогүй байтал түүний суудлын төлөөх дажин эхэллээ дээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга амар сайхны өрөөнд хэсэг дарганаар зад аригтаж хэмэх зодтолжээ л гин. Хурлын тэргүүлэгч Бат Сүмбэрлэн хэлцээний дарга Өлзий Баярыга үхтлэн зодсон байна л гин. За тэгээ цагдаа шүүх болох гэсэн чинь хурлын дарга амар сайхан нүүр өгөөд хэргийг намд арчихлаа гэгчлэн хөвөрсөн мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Яг л нөгөө мах олон хэрэг шиг өндөр авахулах гэсэн авч гомдолтой нөгөө зодуулсан гэх Өлзий Баяр нь мэдээл хийжглээ. За энэ сошиал сайтаар яваад байгаа мэдээллийг бол форумч гүтгэлийн маягийн мэдээлэл байна гэж хэлмээр байна. Одоо та бүхэн харж байгаа мэдээлэл дээр бид арх ууч хоорондоо зодтолцсон намайг бол эмнэлэгт орсон хүнд бийтэй байгаа гэсэн маягаар мэдсэн байсан. Одоо та бүхэн намайг харж ийм савсаар бол ажиллая гэдэг явж байна. Ийм л юм болж сандуун 60 тэрбумчид бага задрахыг зүгээр хараад сууж үнэхээр дэвчихгүй байгаа л та. Эхлээд Санжийн Баярын хүнийг шахчих гэж нэг үзээд барахгүй болохоор нь хоорондоо зодтолцсон болгож үзлээ. Цааш нь юу болох гэж үзэх бол товчхондоо 60 тэрбумын баг үхээгүй байна. 60 тэрбумын дээвэр манан миян бас хараахан буучхаагүй байна. Юмыг дутуу орхил байнга л ийм байна. 60 тэрбумынхныг манан бүлэглэлтэй хамт бүр мөсөн арчиж хаяагүй цагт гүжирдлэг гүтгэлэг хар цагаан хэлэм харгас муухай хэлмэгдүүлэлт байсаар байх болно. Эднийг нэг мөсөн арчиж хаях хэрэгтэй.